Өдрийн мэнд төргийн үзэгч сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ та бүхэнд терминал 1 тэг хөтөлбөр хууль эрхцэн болон ээлж дугаарыг хүргэх гэж байгаадаа таатай байна. За өнөөдрийн дугаараар бид сүүлийн үед олон нийтийн дунд нэлээдгүй яригдаад байгаа үе тэнгийн дээрхлэлтийн талаар ярилцах болно. За студид манай зочд маань хүрэлцэн ирсэн байна. За нийслэлийн боловсруулалтын газрын хүүхэд хөгжил хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн мөн Эрдэнэ. За цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн Ахмад сайн бэлэг. За Монголын сурагчдын холбооны зөвлөх сэлэг нар хүрэлцэн ирсэн байна. За нэвтрүүлгийн урилгыг авч хүрэлцэн ирсэн зочдтой баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. өдрийн хүргэе. За юуны өмнө ер нь үе тэнгийн дээрхлэлт гэж юу хэлээд байна? Энийг та нэг тайлбарлаад өгөөч түүхэн. За баярлалаа. Тэгээд үе тэнгийн дарамт дээрлэлт гэдэг бол одоо хүүхд хамгааллын шинжилсэн хуулинд бас үйлчлэгдсэн байгаа. Тэгээ энэ одоо хуулинд бас нэлээд одоо үе тэнгийн дээрлэлтийн томьёол орсон байгаа юм. Тэгэхээр үе тэнгийн дээрлэлт гэдэг нь одоо хэд хэдэн хүүхэд өөр нэг үе хэд хэдэн хүүхдийг бие махбод сэтгэл санааны хувьд гэмтэх, ялгуурлан гадуурхах, айлган сүрдүүлэх, занл хийлгэх зорилготой одоо төрөмгийн зан үйлээ санаатаагаар гэж байгаа. Удаа дараа биеэр болон амаар цахим орчинд одоо үйлдэх хэлнэ гэдэг ингээд орцсон байна. Тэгэхээр ер нь бол өнөөдрийн үе тэнгийн дарамт дээрлэлт гэдэг одоо энэ одоо ойлголт бол зорилготой тэгээд дээр нь давтамжтай тэгээд санаатаагаар гэсэн юм байдлаар явагдаж байна. Тэгэхээр өнөөдөр манай иргэдийн хувьд олон нийтийн хувьд эцэг асран хамгаалагч за багш суралцагчийн хувьд бол зарим тохиолдолд нөгөө хүүхд суралцагч хоорондын харилцааны зөрчилтөө үе тэнгийн дээрлэлтийг бас хольж болгоод байдаг. За зарим одоо сургуулийн орчинд ч гэдэг юм уу гэр бүлийн орчинд одоо олон нийтийн орчинд одоо хүүхдүүд магадгүй зүгээр нэг харилцааны зөрчлөөс болоод маргаж бие биентэйгээ зөрчилдөх. Тэрнээс болж одоо эцэг их гомдол гарахдаа манай хүүхдийг энэ дээрлэхлээ. Энэ одоо дээрлэхэд байна ч гэдэг юм ийм. Тэгэхээр энэ дээрлэлт гэдэг нь өөрөө ийм нэр томьёоны хувьд өөр. Тий ер нь нөгөө энгийн маргаан гэдэг юм уу, толон шоглоом гэдэг юм уу, тийм зүйлээс үе тэнгийн дээрхлэлтийг одоо ялгаж харъя гэвэл ямар шин чанаруудаар харах боломжтой вэ? Тийм. За сая би бол хэлсэн. Одоо энэ нь бол цаанаа бас нэг одоо шинжүүд гэх юм бол одоо дээрлэгчийн үйлдэн шал одоо шудраг ус хэлбэрээр явагдаж байгаа шийдтэй тий. Тэгээ энэ дээр нөгөө дэмжигч гэдэг юм уу, толгоологч, тэгээ эргээд хохирогч, үйлдэгч гэдэг юм болон хүчин зүйлээс нөлөөлж байгаа. Тэгээд энэ нь илүү одоо үе тэнгийн дээрлэлт гэдэг бол илүү далд хэлбэрээр явагдаж дээрлэлт. Харилцааны зөрчил бол гинт одоо уурлаад нэгнтэй марахад ил одоо ингэ явагддаг болвол дээрлэлт бол санаатаар явагдаж байгаа зүйл илүү бүлгэлж явагдаад энэ давтамжтай явагддаг юм илүү далд хэлбэрээр харагдаж байгаа. Өнөөдөр ч ихэнх одоо энэ кейсүүд гарч иж штэ тийм ээ захин орчинд. Яг хөө ингээд бичлэг хийгээд хүүхдүүд ингэ тавьж байна. Энэ бол маш одоо тухайн одоо суралцагчийн сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд маш гэмтээдэг юм зүйл байна. За Монголын сурагчдын холбооны зөвлөхийн хувьд одоо энэ олон нийтийн дунд сүүлийн үед маш яригдаад байгаа энэ асуудлын суур шалтгаан гэдэг юм уу? Энэ асуудлыг ер нь хэрхэн яаж шийдвэрлэх талаас нь гэдэг юм уу? Та энэ талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлээч. За сая юуны түрүүн бас үе тэнгийн дээрлэлтийн талаар бас ярилцлаа. Гэхдээ түрүүн хэлсэн бибигээ шоглохоос л эхэлж байгаа. Бибигээ үл ойлголцоос эхэлж байгаа. Тэр үтэл суур бид нар сая үзэгдлийн тухай нэлээ ярилцлаа. Мэдээж ингээ нийгэмд гарчихсан, нэгэнд гэс болчихсон бүгд санаа зовж байгаа. Бүр ингээ ажиглаа зогсож байгаа хүн ч хүртэл одоо яг эний нэг оролцогч те санаа зовогч ингээ болцсон байж шээ. Тэгвэл бид ер нь цаашдаа яаж ер нь шийдэх вэ? Энэ урд нь байсан уу? Ингээд олон асуултууд энэ дээр л ингээд гарч ирж байгаа. Тэгээ бид нар бол хүүхдүүдтэйгээ бол уулзаж бас үзсэн. За ер нь эрсдэл ямар байна гэдэг. Ер нь бол хүүхдүүд энгийн зүйл ярьж байгаа шүү дээ. Маш энгийн. Бид ингээд ууралсан, бухимдсан үедээ яаж өөрийгөө илэрхийлэхтэй холбоотой асуудлыг гаргаж чадахгүй байна. Бүр энгийн. За тэгэхээр энэ асуудлыг дахиад бид нар цаашаа сухад үзэх юм бол ер нь ээж аавд бидэрт те гэр бүлийн түвшинд ч гэсэн бид нар ингээд уурж бухимдсан эсвэл ямар нэг стресст орсон үедээ хэрхэн яаж илэрхийлэх талаар тэр болон ойлгомжтой мэдээлэл болж чадахгүй байна. Заавал одоо босрлын салбар л одоо ингээд байгаа юм ерөөсөө биш. Энийг бол ингээд суур шалтгаан магадгүй одоо эцэг эхчүүдтэй ингээд холбоотой байна. Тэр үедээ аав нь хүүхдтэйгээ уурсан үедээ яаж тайван хандлагаар гарч чадж байгаа гэдэг тэр хандлага нь энэ үе тэнгийн дээрлэлтийг тагсан зогсоо тухаймаар орлож байна. Тэгвэл бид нар эндээс ямар зүйл харагч юм гэхээр эсвэл гэр бүлийн боловсрол, гэр бүлийн орчинд энэ нөхцөл байдалтай бид нар ярилцах, ээж аваад хүүхдүүдтэй ойлголцох энэ чухал байна. Бүр нэг жишээ хүүхдүүд хэлж байгаа байхгүй ингээд ээж аав хоорондоо асуудал гарахад
ингээ маргадж байгаа нь өөрөө би ингээ асуудлыг марах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож. Тэгэхэд ингээ марахгүй шийдэж болох асуудлууд байна шүү дээ. Тэр энэ бол юу гэсэн үг гэхээр нөгөө нэг гэр бүлийн босролтой холбоотой асуудал байна. Хоёрдугаарт нь хүүхдүүд түр хэлсэн нөгөө нэг маш олон зүйлээс болоод сая манай мөнх эрдэнэ маань сайн хэллээ шүү дээ. Сэтгэл санааны асуудлыг бид нар ярьдаггүй. Хүүхдүүдийг зодоолох юм шиг харагдаж яг үндэ цаана сэтгэл санааны гэмтэлтэй холбоотой асуудал бол цаашдаа ингээд урган гардаг. Мөн дээрээс энэс болоод цаашдаа хүүхдийн ирээдүйд одоо хандлагт төлөвшөл маш олон сөрөг нөлөө үзүүлж идэг. Энийг бол яаж ч хүлээн зөвшөөрж болохгүй харилцаа. Тэгэхээр энийг бол одоо бид хүн одоо мэдээж гэмтрээс урсан сэргийлэх одоо бид хүн нийслэлийн гэмтрээс урсан сэргийлэх салбар зүйлийн гишүүдийн хувьд оролцож байгаа. Тэгээ эндээс жишээ ингээд бид нар урсан сэргийлэхийн тулд талсан зогсоохын тулд за магадгүй нэг бүрслэн урсан сэргийлэхийг хийхин тулд тусгай урсан сэргийлэхийг хийхин тулд бид нар соён гээгрүүлэх урсан сэргийлэхийг хийхин тулд энд ингээд бүх байгууллагууд бүх одоо эцэг эхчүүд гэж байгаа юм. Тэр хүн ерөнхийлөгчөөс ахуулаад жирийн иргэн хүртэл эцэг эх үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ эцэг эхчүүд маань хүүхдтэй хандах хандлага өөрчлөснөөс л эхэлнэ. Тэгээ бид нар бол юу гэж ярьж байгаа юм ингээд тухайн нөхцөлөд л ийм зүйлээс хажиглагдаж байгаа гэж харж байгаа. За ойлголоо, баярлалаа. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны хувьд албаны цагдаагийн ах мэдийн хувьд нэг ийм зүйлээр тайлбар өгсөө гэж хүсэж байна. Тэр нь ер нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ямар ажиллагаууд хийгддэг вэ? За тэр тусмаа энэ одоо хүүхд тохирогч болсон гэдэг юм уу, хүүхд холбогдогч болсон ийм хэргүүд дээр жишээ нь ямар ажлууд хийдэг вэ? За нэг мэдээлэл өгсөө гэж хүсэж байна. За гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол өөрөө их том агуулгатай хэлээдүүд юм өргөн хүрэх харуулсан ойлголт. За өнөөдрийн сэдвээр да ярьж байгаа бидний одоо яг одоо нийгмийн одоо яг одоо асуудал болчихсон юм одоо эрхтэд одоо олон нийтийн дундаа дэлгэрээд байгаа үеийн дээрлэгтэй асуудал дээр цагдаагийн байгууллага асуудал ерөөдөө хэд хэд ажлуудыг хийж гүйцэтгэдэг. За ерөөдөө юу хийж яах вэ? Үеийн дээрлэгтийн шинжтэй гэмтэг зөрчлийн талаар хонд мэдээллийг мэдээж хэрэг хуулийн хадгалгаа хүлээн авах шалгах шийдвэрлэж байгаа. Энэ бол угаасаа гэмтэг зөрчил бүртгэсний дараа хийгдэг ажиллагаа. Үүнээсээ илүүтэй цагдаагийн байгууллага үеийн дээрлэлтийн улмаас үйлдэж байгаа гэмт хэрэг зөрчлийг гэмтэг зөрчил болохоос өмнө сэргийлэх, тасн зогсоох ийм ажиллагаа хэмжээлүүд төлөх анхаар ажиллаж байгаа. За цагдаагийн байгууллагаас тухайлах юм бол за мэдээж яг одоо хүүхдүүд маань үеийн дээрлэг гэдэг зүйлийг хүүхдүүд эргэцэн, хууль эргэцэн орчин одоо мэдлэг боловсруулалт хангалтгүй байдаг. Бусдын бие махбодтой хадгалж байдаг юм те халдсны улмаас учирч байгаа гэмтлээс бас өөрт нь болно одоо бусдад ямар хэмжээний охил учруулах вэ гэдэг талаар төсөөлөлтөө нас төрсөнийг бодвол харьцангуй одоо юм бага байдаг. Тэгэхээр яг энэ төрлийн одоо эрх зүйн мэдлэгийн хүчээр цагдаагийн байгууллагаас за нутаг дэвсгэрсэн цагдаагийн байгууллагад өрөг гүйцэтгэж байгаа аль багштаас ерхий боловсролын сургуулийн сурагчид за хүмүүс одоо их дээд сургуулийн сурагчдыг эрх зүйн мэдлэгээр хангах чиглэлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. За нөгөө төгөр бид нар бас шинээр гарч байгаа хууль тогтоомжууд сая энэ ярьж байгаа хүүхд хамгаалалтын тухай хуулинд үеийн дээрлэлтийн асуудал үеийн дээрлэлтийн тухай ойлголтыг одоо ингээд 2024 оны 9 сарын 1-ээс мөрдөгч хууль тогтоомж ингэж өгсөн. За сүүлд гарсан хууль тогтоомжийг хөтөлбөр эцэгчүүд олон нийт төдийлөн бас энэ чиглэлийн мэдээлэл байхгүйсаа мэдээллийг бас хангах үүргийг бас хийж хэрэгжүүлж байгаа. За бид бүхний одоо амьдралын одоо нэг хэсэг болчихсон нэг зүйл бол мэдээж хэрэг цахим хэрэглээний асуудал байгаа. За хүүхд гэлэхгүйгээр одоо томчууд бидний одоо өдөртмийн хэрэглээний нэг хэсэг болцсон. Цахим орчноос мэдээлэл авч байна. За их хвшлийн одоо зураг телевиз үзэхээс илүү Facebook цахим орчныг ашиглаад ингээ мэдээлэлүүд авч байгаа. За энэ одоо иргэдийн ашиглаж байгаа хүүхдүүдийн ашиглаж байгаа мэдээллийн сувгууд платформуудыг ашиглан одоо эрх зүйн мэдээллийг олгох, өрсөн цэргийг арга замын зааж өгөх ийм арга гарчлалыг бол тогтмол зохион байгуулж байгаа. За бас нэг хэрэгжүүлж байгаа бас гэх юм бол цагдаагийн байгууллагаас яг энэ үеийн дээрлэгтэй холбоотой гомд мэдээллийг одоо хаана хандах вэ, хэн хандах вэ гэдэг талаар мэдээлэл бас сургуулийн сурагчид, эцэгчүүд зориулсан гэдгийг гаргаж байгаа. Ийм ажлууд хийж байгаа. Тэгэхдээ одоо өнөөдрийн одоо цахим тавигдж байгаа мэдээллүүдээс харахад бол та бүхэн харж байгаа хүүхдүүд маань одоо үеийн дээрлэлд өртсөн талаа өөрөө мэдж байгаа хэрнээ төдийлөн хаана хандах вэ гэдэг талаар мэдэхгүй байгаа даа. Зөвхөн одоо эцсийн дүндээ цагдаагийн байгууллагт гэмтрэг зөрчил болсны дараа өөрөө хохирсон бүрэг те бие махбодны гэмтэл очсны дараагаар хандж байна. Инээс өмнө одоо хандах эрх албан тушаалтан байгууллага гэдэг зүйлийг бас төдийлөн сайн мэдэхгүй байна гэсэн. За миний дараагийн асуулт болохоор үеийнгийн дээрлэлтэд өртлөө гэж бодъё. Одоо жишээ нь би өртсөн байлаа гэж бодъё. Тэгэхэд дээрлэлтийн эсрэг гэдэг юм уу? Дээрлэлтийг одоо
цагдаагийн байгууллага гэдэг юм уу одоо сургуулийн байгууллага гэдэг юм уу хүмүүстэй хэлье одоо энэ асуудлыг одоо энэ асуудлын талаар гомдол гаргалъя гэж үзлээ гэхэд түрүүн манай мөнхөрт мэргэжилтний хэлснээр энэ бол ер нь жоохон нууцлагдмал байгаад байдаг тийм хүүхдүүд дээрхлэлтийг багштай гэдэг юм уу эцэг эхтэй гэдэг юм уу цагдаагийн байгууллагт хэлэхгүй байгаад ямар шалтгаан байдаг юм бол За энэ талаар ер нь бол одоо энэ шинэ орсон шинжилгээд гарсан хүүхд хамгааллын тухай болж орсон байна. Хүүхд үе тэнгийн дарамт хэрэглэлд өртсөн тохиолдолд яах вэ гэдэг. Үе тэнгийн дарамт хэрэглэлд өртсөн тохиолдолд тухайн дээрлэгч хүүхдийг одоо наазахын сэтгэл зүйн зөвлөгөө хүүхдийн зан төлөвийн өөрчлөлт чиглэлээр одоо сургалт зөвлөгөө өгөх. За эцэг их асран хамгаалагчтай бас нөлөөллийн одоо сургалт нөлөөллийн ажил хамруулах гэх мэт одоо ажлуудыг хариу арга хэмжээг авна. Тэгэхээр ер нь бол сургуулийн төвшөнд энэ одоо хүүхд хамгааллын үйлчилгээний 3 хэлбэрээр сургуулийн хүүхд хамгааллын үйлчилгээ явагддаг. Урьдчилан сэргийлэх үйлчилгээ, нөхөн сэргийг хамгаалах үйлчилгээ, шуурхай тусламжийн үйлчилгээ. За энэ чиглэлээр магадгүй энэ одоо урьдчилан сэргийлэх үйлчилгээ дээрээ илүү энэ одоо үе тэнгийн дээрлэлтээс одоо хэрхэн урьдчилан сэргийлэхийн, яаж хамгаалахын энэ чиглэлээр одоо сургалт нөлөөллийн ажлуудыг бол тогтмол уг нь сайн явуулдаг. Гэсэн хэдий ч энэ нь бол ингээд гарсаар байгаад байна тийм ээ. Тэгэхээр үүнээс одоо урьдчилан сэргийлэхийн тулд одоо энд оролцогч одоо буюу суралцагчид за эцэг их асран хамгаалагч иргэд бүх хүмүүс одоо энэ дээр одоо үе тэнгийн дээрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Үүний эсрэг одоо бүгд одоо холбогдох байгууллага холбогдох одоо хүмүүст мэдээлж явах хэрэгтэй тийм ээ. Тэгээд одоо хариу арга хэмжээг авна гэсэн үг. Сургууль дээр бол хэрвээ магадгүй энэ үе тэнгийн дарамт хэрэглэлтэй холбоотой мэдээлэл ирэх юм бол сургуулийн наазах одоо сургуулийн нийгмийн ажилтан анги үдирсэн багш хүлээ авч та хариу арга хэмжээ авч ажиллана. Тэгээ энэ үүнтэй холбоотойгоор манай боловсролын салбарт ерөнхий боловсролын сургууль дотор үеийн орчинд дэх үе тэнгийн дарамт дээрлэлтээс урьдчилан сэргийлэх гэж чиглэл гаргаад өгсөн 2022 онд сайдын тушаал 214-г тушаалаар батлагдаад энийг илүү өргөжсөн байдлаар мөрдүүлээд ингэ ажиллаж байна. Энэ дэр яг одоо үе тэнгийн дарамт дээрлэлтээс эрхээ урьдчилан сэргийлэхийн яаж ажиллахын гэдэг талаар энэ чиглэл өгөөд сургуулиуд бол энэ чиглэлийг илүү барьж ажиллаж байгаа. Тийм. За үе тэнгийн дээрлэлт одоо сүүлийн үед энэ цахим орчинд нийтлэгдэж байна. Цахимаас хүмүүс мэдж авч байна. За зарим эцэг их бол за хүүхдийнхээ цахим орчныг хязгаарлах ёстой юм байна гэж ойлгож байна. Ер нь энэ эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчинд хэрхэн яаж хяналт тавих ёстой. За энэ ер нь цахим орчны дээрлэлтэй хамаатай мó хамааралгүй мó гэдэг дээр нэг хариулт өгөөч. За энэ талтай холбоотой манай одоо боловсролын салбар дээр энэ ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхд хамгааллын үйлчлэгээ үзүүлж байгаа байдлын статистик мэдээг хичээлийн жилийн төгсгөлд авдаг байна. За энэ статистик мэдээнээс харахад одоо яг энэ үе тэнгийн дээрлэлтийн тохиолдлын тоог харахаар бие махбод сэтгэл санаа харилцаа гэсэн энэ хэлбэрээр ингээ авах үзэхээр захим гэдэг ингээ хэлбэрээр авч үзэхээр хамгийн их одоо үлдэгдэж байгаа энэ харилцааны асуудлаас болж энэ үе тэнгийн дээрлэлт гараад тийм ээ. За тэгээд дараагийнх нь бол энэ цахим орчин гарч байна. Цахим орчин гэдэг. Тэгэхээр юу гэж одоо үзэж байгаа гэхээр энэ одоо яг үндсэн шалтгаан суурь шалтгаан нь одоо хаанаас одоо энэ хүүхдүүд илүү одоо дээрлэх бие биенийг дээрлэхэд байна тий. Одоо үүнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх. Бид хүн чинь дандаа нэг үр дагавартай нэг үздэг шүү дээ. Одоо жишээ нь одоо энэ нэг юм цахим орчинд үе тэнгийн дээрлэл гарч байхад энэтэй холбоотой л одоо гинт одоо үе тэнгийн дээрлэл гарч байгаа юм шиг ингээд байна. Ер нь бол тодорхой хэмжээний үйлчлэлтэй ажлууд бол хийгдэж байгаа. Гэсэн хэдий ч илүү шалтгаантай нь ажиллах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр энэ дээр энэ бас нэг одоо статистик мэдээ бас зүгээр товчхон зүгээр танилцуулъя л да. Хүүхдийн хүчирхийллийн хэлбэр тус бүрээр тогтоогч үрдгсийн тохиолдлын тоог ингээ харахаар энэ дотор нэг гэр бүлийн зүгээс, багш ажилтны зүгээс, одоо үе тэнгийн зүгээс одоо бусад гэдэг ингээ авчиж байгаа юм. Тэгэхээр энэ дэр нэг гэр бүлийн зүгээс одоо гэр бүлдээ илүү хүчирхийлэлд өртдөг тоог өндөр гарч байна. Тэгэхээр өнөөдөр нэг тухайн одоо хүүхдийн энэ одоо орчин илүү одоо гэр бүл хамгийн тайван байх, хамгийн их хайр халамж үзүүлэх тэр орчинд энэ хүчирхийллийн тохиолдол гарч ирнэ. Тэгэхээр энэс эхлээ бид хүн өөрсдөө одоо насанд хүрсэн хүмүүс өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй байна. Зөвхөн одоо үгээрээ биш те ингэж болохгүй гэхээс илүүтэй үйлдэлээр. Захим орчинд одоо сая ч гэсэн одоо тэр одоо нэг кейс ярьж байгаа дээр одоо ингээ хүүхдийн дээрлэлтийн бичлэг тавигдах бүх талын бүүлийг өс дээр захим орчинд хийж эхэлж байгаа. Одоо энийг те шууд одоо өөрийн шоронд хорч гэдэг юм уу те энийг сургуулаас нь хөө тэг ин гэсэн иймэрхүү одоо насанд хүрэгчдийн бас бүх одоо суралцагч очиж байгаа тэр дарамт.
тэр бол өөрөөсөө бас хэв хэмжээтэй байх хэрэгтэй байна. Тэгээ энэтэй холбоотой энэ хүүхд хамгааллын тухай бол хэвлэл мэдээлэл орчинд хүүхд хамгаал гэд байгаа тийм ээ. Энэ дээр энэ хориотой агуулга буюу хортой агуулга гэдээ орсон. Тэгэхээр энийг бас илүү захин орчинд бас хоригдж өгвөл яг хуулийн дагуу хуулийг хэрэгжүүлж ажиллавал бас илүү тодорхой хэмжээний бас үр дүн гарах юм бол. Ягаад гэвэл энэ захин орчинд дагаад энэ сөрөг энэ хүүхдүүдийн ёс суртахуун, хүмүүжил төлөвшөлт юм сөргөөр нөлөөлсөн видео контент их гарч ирээд байна тийм ээ. Сөргөөр нөлөөлсөн одоо ирэл бичлэгч гэдэг юм. Энэ байдлаас магадгүй энэ өсвөр насны хүүхдүүд дээр дийлэнхтэй энэ дийлэлттэй асуудал гарч ирж байгаа учраас энэ хүүхдүүд маань тэр одоо нөхцөл байдлаас илүү суралцаад байгаа. Тэгэхээр энэ дээр мөнгө сая чухал юм ярьлаа. Тэгээд энэ дээр нэг зөвлөлгээд өнөөдөр Монгол улсад нийт сурагчдын хувьд гэж аваад үзье. За хүүхдүүдийн хувьд гэж аваад үзэх юм бол өнөөдөр захин орчны одоо мэдээлэл нь open байгаад байгаа хэрэг. Садар самунтай холбоотой эсвэл ямар нэгэн гэмтэргийн шинжтэй. Ёс энэ мэдээлэлээс болоод хүүхдэд өөрт нь сэтгэхүйн хамгаалалт ерөөсөй байхгүй болчихлоо шүү. Тэгэхээр бид нар энэ үгсгээр энэ дээр бид нар одоо ярьж шийдэл олохгүй болох болчихсон. За бид нар одоо жишээ нь ямар зүйлийг бас хийж байна гэхээр 1-ээс 6 дугаар ангийн бүх хүүхдүүдэд гэж улсын хэмжээний бид нар цаашдаа иржүүлэхээр төлж байгаа. Ерөөсөө гар утсаа авсан үед тэр гар утсан дээр ямар ч садар сумны бичлэг ирдэггүй. Ямар нэгэн тийм бүлэнгийн мэдээлэл ирдэггүй. Энийг програмаар нь дамжуулж шийдэх энэ аргачлалыг бид нар одоо нэвтрүүлгээ сая бид нар 2-3 сургууль дээр хийсэн амжилттай явж байгаа. Цаашдаа бол энийг нийт хүртэл болох хэрэгтэй болж байгаа. Хоёрдугаарт нь юу гэж гэхээр захин орчны энэ бүлэн хүчирхийллийн асуудал дээр бид нар маш ноцтой анхаарал хандуулахгүй бол нэг хүүхд бие биегээ тогж шогж тавьсан зураг хөрөг тэр зүйл нь хүүхдийн амь нас эрүүл мэндэд шууд болон шууд тусаар нөлөөлж байгаа үйлдэл эсвэлтлийн хэмжээнд нь очиж байгаа учраас энийг маш сайн анхаарах зайлшгүй шаардлагатай болсон. Мөн бид нар ингээд нөгөө хүчирхийлэлгээ яриад байсан чинь нөгөө хүүхд чинь чөлөө цагаа юу өнгөрөөж байгаа гэдгийг бид нар ингээд тодорхойлоогүй. Өнөөдөр хүүхдүүд гараад юу хийх юм бэ? Эцэг эхчүүд нь хүүхдээ хөгжүүлэх төлөвлөгөө байгаа мó? Монгол улс хүүхдээ хөгжүүлэх төлөвлөгөө нь юу юм? Тэр энэ Монгол улсын хүүхдийн хөгжлийн асуудал одоо зарим сургууль дээр бол чөлөө цаг өнгөрөх боломжтой бол зарим бүр ачаалттай. Юу хүүхдүүд чүл тарах шууд гэрлүүгөө явж байгаа. Тэгээ хаана хүүхдүүд өнгөрөөж байна? Энэ асуудлыг эцэг эхчүүд ч гэсэн бодох зайлшгүй шаардлага болчихсон. Таны хүүхд өнөөдөр өөрийн хөгжлийн төлөвлөгөө байна уу? Дараагийн нэг зүйл дэлгэхэд бид нар бас нөгөө энэ өрөвч нэмжин боловсрал олгож олон улсууд шийддэг юм байна. Хүүхдүүдтэй. Хүнийг хайрладаг, байгалыг хайрладаг. Тэгээд дээрээс нь амьтан хайрладаг. Тэгээ бүр одоо энгийнээс л гээд сургуулиудаар ингээ амьтан авиж байгаад илүүлээд те тухайн хүүхдэд ингээ багаас нь хайрлах юм боловсролыг олгох системийг 1700-аад оны үед ингээ хэрэгжүүлээд эхэлчихжээ. Тэгэхээр манайх одоо сая бид нар 3000 гаруй хүүхдүүдийг малчин айлуур авчихлаа шүү дээ. Тэгээ очиод хурах шигтэй ингээ яриулаад үзлээ бүр ингээ зориуд зохион байгуулалтаар бид нар бас нөгөө ийм аргачлалыг ашиглаж үзлээ л дээ. Тэгэхэд хүүхдүүд нүдэндээ нулимстайгаар ингээд амьтантай ярилцж штэ. Энэ бол өөрөө юу гэсгээр хүүхэд ийм өрөвч нэмжин бусдыг хайрлах сэтгэлийг бид нар олохгүйгээр боловсролын гол зорилго бол үлгэтэй явуулах биш шүү дээ. Ерөөсөө бие даасан иргэн бэлдэх гэдэг хуулиндаа ч заачихсан. Одоо хүүхд хамгааллын тухай хууль нь ч гэсэн хүүхд хамгааллын боловсролын салбарт хүүхд хамгаал гэдэг бүр тодорхой заасан. Захим сая мөнх эрдэнэ сая ярьж байна. Захим орчинд хүүхдийн бодлоготой гэтээ хэрэгжихгүй байна. Үнэхээр 18 наснаас доош хүүхдүүд ийм бичлэг гарч байгаа бол тэрийг одоо хатуу хариуцлага тооцдог систем рүү бид өөрсдөө хүүхдэд хамгаалах систем рүү орохгүй бол бид энэ нээлттэй байгаа үед бид нар энэ чинь ингээд маш олон сургалт нөлөөлөл одоо цагдаахан ч маш олон сургалт нөлөөлөл хийгээл бид гэсэн очиод байдаг. Тэгтэл нөгөө хүүхд чинь буруу мэдээллийг энд тэндээс аваад эргээд тэр хүүхдэд тохирол учраад байгаа юм. За баярлалаа. Миний дараагийн асуулт болохоор нэвтрүүлгийн зочдоос санаа бодлын сонсъё гэж бодож байгаа юм. Ер нь дээрлэхэлт хийж байгаа хүүхэд за дээрлэлтийн хохирогч болж байгаа хүүхэд гэдэг нэг хоёр хүүхэд байна тий. Энэ хүүхдүүд төр тус бүрдэн нэг юм нийтлэг шинж чанарууд байна уу? Ер нь ямар хүүхдүүд одоо дээрлэгч болоод байна? Ямар хүүхдүүд ер нь бол энэ дээрлэлтийн хохирогч болоод байна? Энэ талаар нийтлэг шинж чанар байдаг юм бол та бүхэн энийг юу гэж харсан бэ гэдэг дээр тайлбар хэлээч. За явж одоо ингээд нэвтрүүлэлд өргөдөд орсон бүх боловсролын байгууллага сургалтын зөвлөлийн төлөв зохион байгуулалт төлөвлөлгээд энэ хүмүүсийн ярьж байгаа нэг л зүйл нэг яг хэрэгтөө нэг зүйлтэй байдаг юм. За хүүхэд бол угаасаа нийгмийн харилцаанд орж байгаа анхны харилцаа гэр бүлийн харилцаанаас эхэлдэг. Тэгэхээр бид бүхэн мэдээж эргэлээд гэр бүлийн харилцаанд хүүхдэд зөв хүмүүжүүлэх хэрэгтэй болчихж байгаа. Дараагаар нь боловсролын байгууллага шилждэг. За хүүхдүүдээ гэр бүлд орсон харилцаагаараа олсон тэр харилцааныхаа одоо арга механизмаар л нийгмийн харилцаанд боловсролын байгууллага дээр очиад хүүхд сургууль цэцэрлэгтэй харилцаж эхэлдэг. За тэндээсээ бас ахаад өөр зүйл шилждэг. Тэр нь юу вэ гэхээр бусад хүүхдүүдийн одоо өөр
харилцааны асуудлуудыг бас өөртөө сурч авдаг. За энэ зүйлүүд нь болохоор буруу байх юм бол тухайн хүүхэд маань өөр ингээд харилцааны доолт үүсгэж эхэлж байна гэсэн үг. За дараагаар нахад төлөвлөж байгаа сая ингээд цахим орчны асуудал ингээд илэрхийлгүй ярьчлаа. Монгол улсын хувьд одоо юу гэдэг цахим орчны дархлаа гэдэг зүйл ерөөдөө жоохон сул. Ямар ч төрлийн аппликейшнийг ашиглаад, платформыг ашиглаад авах боломжтой. Гэтэл өөр бус орнуудад тухайн мэдээллүүдийг зарим аппликейшнийг оргилцсан байждаг. Монгол улсад бол тийм байхгүй байгаа тийм. Технологийн хувьд ч гэсэн энэ одоогоор тийм боломж үсээгүй байх шиг байдаг. Тэгэхээр биднээс хамгийн бодлогын хэмжээнд хөрөг ярьж ирсэн. Бодлогын хэмжээнийг хэмжих ёстой. Энэний дараагаар мэдээж ирэх хүүхдийн тэр юу үзэж чинь, юу харж чинь гэдгээс нөлөө тэр хүүхдийн хөл одоо хүмүүжил төлөвшөлт нь бас сайн нөлөө үзүүлж эхэлнэ гэсэн үг байхгүй. Одоо бас дээрэс нэг зүйл байгаа. Насан турш хүмүүсийн цахим хэрэглээний асуудал хүүхдүүдэд их нөлөөлж байгаа. Одоо жишээлх юм хоёр хүн маргалдаж байгаа асуудлаа ч юм уу те ингээд цахимаар хэрэглэж байгаа маргалдаж байгаа асуудлаа ингээд цахим орчин нээлттэй тавьчихдаг. Энэ бүгдийг харж байгаа хүүхдүүд энэ болох юм байна гэдэг ойлголт олгочдөг. Тэгээ яг энэ сурсанд харж байгаа зүйлийг амьдралд хэрэгжиж байгаа асуудал байхгүй. Тэгээ бид бүхэн мэдээж хэрэг өөрсдийн цахим хэрэглээний асуудалтай бас нэлээдгүй анхаарах хэрэгтэй байна. Дээрээс нэг зүйл бас орхидох гээд байна. Би нэг өөр хэлмээр санагдаад байгаа. Одоо ерөнхийдөө одоо айл болгоно л нэг Android смарт ухаалаг телевизүүдтэй болцсон. За энэ одоо телевиз дээр юу гардаг вэ гэх мэт YouTube суваг ингээд шууд интернет рүү хандах боломжтой байдаг. За сургууль цэцэрлэг амарцсан үед бол хүүхдүүд дандаа гэртээ байж байдаг. Тэгээ эцэг хүүхдүүдийг ерөөсөө л эмээ өвөөний мөсгөл нэг ахагч нь хараад ингээд ээж аваад нь ажлыг ингээд явж байгаа. Энэ үед хүүхдүүд маань яг тэр телевизээрээ одоо YouTube суваг дээрээ ч юм уу те үзэж байгаа зүйлүүд нь одоо тийм хүүхдийн төлөвшөлт, хүмүүжил, сөргөөр нөлөөлөх одоо тийм аимшиг гэж байдаг юм уу эсвэл алхахад болсон зүйлийг ямар ч хяналтгүйгээр үзэж байна гэсэн. Энэ зүйл бас нөлөөлж байгаа. Тэгэхээр бас энэс хязгаарлах одоо бас тохиргоо байдаг. Энийг эцэгчүүд маань ч гэсэн бас интернет дээр тайгаад нээлттэй байж байгаа. Энэ зүйлийг бас нэлээд олон талаас авч хэрэгжүүлж ийж энэ үе тэнгийн дээрлэгдэх зүйлүүдэд нөлөөлнө. Муурхад гарахгүй байхад нөлөөлнө гэсэн үг байна. За энэ дээр яг бас нэмээд хэлээ л да тийм ээ. Тэгэхээр нэг өсөндөө одоо манай цагдаагийн байгууллагаас хэллээ. Тэгэхээр ер нь бол энэ үе тэнгийн дарамт дээрлэлтийг ер нь өөгшүүлж болохгүй байна. Бүх төвшөнд энэ дээр үүний эсрэг дуу хоолой болж ажиллах хэрэгтэй. Хүүхдүүдийн жижиг асуудал юм чинь ишга гэж ойлгож болохгүй л гэсэн. Нэг хоёрдугаарт нэг манай монголчууд нэг уламжлалт хандлага. Нэг нэг муудалцаал үз тээ. Энэ гар зүрүүлэх юм байдаг ч гэдэг юм уу. Янз янзын байдлаар нь хүмүүс өөрсдөө хүлээж авдаг. Тэгэхээр энэ бол ягаад тэгэхээр нэг нэгэндээ одоо зөвшөөрлгүй халдах, нэг нэгээ доромжлох тээ. Үхэллийг хэрэглэх. Цахим орчинд нэг одоо янз бүрийн одоо янз бүрийн үгээр одоо бас бичигч гэдэг юм. Миний бодлоор эргээд тэр тухайн одоо хүүхдийн сэтгэл зүйд тэ нийгэмшилд нөлөөлж байгаа. Тэгэхээр үүн дээр л яг дуу нэгтэйгээр бүгд одоо үгүй гэж хэлэх хэрэгтэй тэ. Үүний эсрэг ажиллах хэрэгтэй. Бүгд одоо энэ чиглэлээрх одоо ойлголт нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас бүх одоо эцэг асран хамгаалагч за тэгээд олон нийтэд аль болох одоо төрийн байгууллагууд бас нөлөөллийн арга хэмжээ хийгээд байгаа бол хүрэхгүй байна. Тэр ер нь бол энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд бас үүн дээр илүү бас хамтарч ажиллах хэрэгтэй санагддаг. Илүү болоо дуу болоо бол наацхийн үе тэнгийн дээрлэлтэнд өрсөн тохиолдол яах вэ? Хаана хэн хандах вэ гэдэг одоо энэ бидний өгж байгаа энэ мессежийг бас цаашаа дамжуулах, түгээх. Ингүүл илүү бас хүүхдүүд ч гэсэн тодорхой түвшний мэдээлэлтэй байх хэрэгтэй. Эргээд одоо сурвалжчдын өвч гэсэн өөрсдөө үүргээ хүлээж бие биенийг хүндгэлж харьцах тий гих мэт зүйл дээр илүү бас анхаарал илүү зүйтэй байгаамаа. Одоо сая манай хоёр хүн яг чухал асуудлыг хөндлөө. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд ер нь бид нар ингээд кейстер хийзээ одоо ажиллаад байдаг. Асуудал гараад одоо цагдаа маань ажиллаж байна, боловсролын газарч ажиллаж байна, хүүхдийн байгууллагч ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол дуусахгүй. Нөгөө хөгжсөн хүүхэд хамгаалагдах уу, хамгаалагдсан хүүхэд хөгжих үү? Лок нь одоо энэ байгаа юм. Бид нар нийт маста зөрүүс ажил хийх юм уу? Нэг хоёр хүүхдийн асуудлаас болоод ингээд мастер ус ажиллаа ингээд бид их чадахгүй төрөх үү. Тэгэхээр одоо жишээ нь сая Солонгос улс нэг том алхам хийлээ шүү дээ. 9, 10, 12 дугаар ингээд бүх хүүхдүүдтэй бүр вакуумжуулж авч яваад тэнд очиод их оронч боловсрал, хайрын боловсрал, гэр бүлийн боловсрал, өрөвч нэмжин сэтгэлийн боловсрал, өөрийгөө аваад авч явах чадварын боловсролыг олгоод ирсэн хүүхд чинь юунд анхаарч ингэж угаасаа энэ захим орчны эрсдэлтэй зүйлээс өөрийгөө хамгаалах мэдлэгтэй болцсон. Эсвэл гэмт итгээдээс өөрийгөө хамгаалах мэдлэг боловсралтай болчихсон. Мөн дээрэс нь яриад байгаа саний эрсдэлтэй зүйлд оролцохоос татгалзах чинийг тэр хүмүүний өмнөөс бид шийдвэр гаргах биш
тэр хүүхэд нь өөрсдийн шийдвэр оруулдаг болох цаг болоод ирчээд байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр бид нар энэ асуудлыг дахиад 3 жилийн дараа бид бүхэн дахиад яриасан. Уламж хүндэрч магадгүй. Жишээ одоо захим орчны асуудал гэхэд цагдаагийнх төр мэджил ах ингээд зүгээр нэг жоохон хүүхдийн л кейсийг ингээд бүр гэмт хэрэгтэнд болтол төр хүүхдийн ингээд чинь одоо жишээ нь эс үлдлээрээ тэр хүний амьд хурж штэ. Эс үлдлээр. Чи хүн эс үлдлээрээ нэг хүн оруулсаад тэр мэдэхгүй байгаа байхгүй жишээ. Тэгээ энэ бол юу харуулж байгаа нэхээр бид нар цаашдаа системтэйгээр энэ салбаруудад анхаарлаа хандуулахгүй бол энэ салбар өөрөө ингээд цаашдаа ийм төврө байх нэ. Нөгөө талаасаа эцэг эхчүүд ерөөсө хүүхдийн хажууд хундаг тулгасан мөчөөс эхлээл хүүхд чинь хундаг тулгадаг хүн болно шүү гэдгийг л ойлгосон цагт. Эсвэл хүүхдийн хажууд хэрэлдэж маргалдж байгаа бол ирээдүйд гэр бүлийн хүчүүд чинь эргэлдэх юм байна гэдгийг ойлгосон тэр цагт. Одоо бүр тэр итэл нөгөө 6 сарын 1-ний 9 сарын 1-ний өдөр хундаг авчраад тулгая гэдээ багштайгаа уулзж байгаа 6 дугаар анги хүүхд шүү дээ. Хэн заасан гэхээр ээж аав нь баяр болгоноор тэмдэглэдэг юм шүү дээ. Хүүхдийн хажууд тамхи татчих шүү дээ. Тэгэхээр ингэж байгаа тохиолдолд яаж бидний энэ хүүхдүүд чинь ирээдүйд ингээ сайн хүн болох юм бэ? Тэгэхээр ерөөсөө нэг зүйлийг хэлэхэд бид нар бүгдийг хийж чадахгүй. Төрийн байгууллагын чадахгүй, төрөмбөс жагалж чадахгүй. Харин нийтээрээ бид нар энэ асуудал дээр баг багаар алхам хийж чадвал энэ дээр бид нар ахис төвчлэг гаргаж чадна. Нийгмийн асуудлыг ер нь одоо шинжлэх ухааны утгаараа тэр гермологийн утгаараа ч гэсэн бид нар нэг мөрөнгө шийдэхэд маш хэцүү. Одоо сая хууль зүйн асуудлаар бид нар ярьж байна. Гэтэл хуулийг сурчилсан ч гэсэн энэ асуудал мэдлэгтэй мэдээлэлтэй боллоо ч гэсэн суурь шалтгаан маань устгах хэцүү. Тэгэхээр бид нар энэ тал дээр бол цаашдаа Монгол улс нэлээд том ахиц гарах хэрэгтэй. Үнэхээр тэр 18 наснд төгссөн хүмүүсээ гаргана гэдэг бол ямар ч юмас гарах гэдэг юм. Хүүхдүүдийг унцны дараа гаргах юм уу? Тэрийгээс тодорхой болохгүй сая хэлж шít ингээд хүүхдүүд маань садар самууны бичлэг тэр гимт тгээдийн бичлэгүүдийг сая цагдаахан хэлж нэгэд хүн дуртай үздэг ийм эрен үед байгаа бол бид нар энэ хүүхдийн оюун санааны нөхцөл ийм болгочоод тэгээд дараа нийгэмд гарч ирэнгүүт энэ хүүхд ямар амир вэ гэдэг дахиад тэр хүүхдүүд яриад штэ. Гэхдээ яг эцэг эцэг тэр үзэж байгаа та нар бидний буруу байхгүй. Бид л өөрсдөө алхмаа хийхгүйгээс болоод бидний хайртай хүүхдүүд ирээдүйд ийм аимшигтай зүйлийг хийгээд тэрэнд огт тоохгүй гадаг штэ. Энэ юу гэсүгээр өрөвч нэмжин сэтгэлгүй байна. Монгол хүн бие биегээ хайрлаж чадахгүй байна. Сая тэр үедээ сошиалдор тэр нөгөө инфлюенсер гэдэг хүмүүс нь хүртэл одоо цаашдаа хязгаарлахгүй бол архиуж жагаад ингээд бичлэг хийгээд штэ. Энийг одоо зогсоох юм уу? Тамхитж жагаад бичлэг хийгээд штэ. Болох юм уу болохгүй юм. Тэгээ энэ тал дээр бид нар нэг талд гаргаж Монгол улс одоо яг энэ соёнгийн гэрүүлэхийн чиглэлээр цаашдаа зэгцтэй алхмууд хийх цаг болсон гэж бодож байна. Тэгэхгүй бол энэ асуудал бол цаашдаа улам эсэлтэй маш хүнд нөхцөлд бас байгаа шүү гэдгийг бас хэлэх зүйл байна. За тэгэхээр энэ дээр яг нэмээд таснаа санаа хэлэх. Ер нь бол гол юм нь үйлдэл. Одоо эцэг эхчд бай, одоо энэ багшч бай, хэн бай те. Магадгүй энд одоо тухайн чиглэлээр ажилладаг мэрэгчлэлтэн ч байж гэдэг юм. Ингэж болохгүй, тэгж болохгүй сайхан юм бол бид хүн ярьж болно л та. Эргээд энэ дээр нөгөөх гол нь тухайн одоо гэр бүлийн орчинд хүүхдтэйгээ харилцахаас эхлээд хүүхдтэй чанартай цаг зарцуулахаас эхлээд л бид хүн анхаарах хэрэгтэй байна. Бүх зүйлийг одоо энэ нэг сургууль дээр орхиж болохгүй тийм ээ. Эргээд энэ наацхийн одоо тухайн сургуулийнхаа багштай хамтардаг, сургуультайгаа хамтардаг хүүхдийнхээ энэ чиглэлэрх одоо сурлагын төвшин хүмүүжил төлөвшлийн чиглэлээр сонсдог мэдээлдэг гэдэг. Мэдээж эн чинь бүх одоо хүмүүс ийм бол биш. Бүх хүмүүс одоо тийм сул одоо хүүхдэд анхаарахгүй байгаа зүйл бол биш, тийм ээ. Хэсэг бүлэг зүйл хэсэгхэн одоо зүйл гарч иж байгаа учраас энэ дээрс жоохон бичиж юм бол энэ бол өөрчлөгдөж болно гэж харж байгаа. Мэдээж энэ манай боловсролын салбар тэр одоо холбогдох бодлого шийдвэрүүд энэ одоо аль болох өөрчлөхийн тулд эрэг байлгахын тулд хүүхдийг одоо сайн сайхан байлгахын тулд одоо бодлого шийдвэрүүд гараад энийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд холбогдох хүмүүс хичээгээ ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол бүх нийтийн олон нийтийн хамтын ажиллах. Зөвхөн төрийн байгууллага гэлтгүй төрийн бус олон улсын байгууллагууд. Тэгээ энэ байгууллагууд хүртэл өнөөдөр энэ чиглэлээр мэдээж шиш чатанда үр дүнтэй ажлууд хийж байгаа. Тэгэхээр энэ дээр илүү эрэг зүйлийг бид бүхэн цаашаа илүү үрээлж ажиллах хэрэгтэй л байгаа юм л да. Сая энэ дээр илүү гэр бүл рүү чиглэсэн, цахим орчин руу чиглэсэн зүйлүүд сая бид гурав илүү ярьж байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр яг одоо хүн болгоно гэж байгаа цахим орчин дээр сүүл үед дандаа тийм сөрөг мэдээллүүдийг илүү шеэр хийж түгэж явдаг болчих. За гэр бүлд яг өнөөдөр хүүхдийг үл хайхах хүчрхийл, хүүхдэд хараа хяналтгүй байгаа гэдэгт дийлэгтэй гарч ирж байна. Гэх мэт. Өнөөдөр ажлаас чухал хүүхд бол хамгийн чухал тийм ээ, ажил чухал уу, үр хүүхд чинь чухал уу гэх. Тэгээд магадгүй ингээд амьдрахын тулд ажлыг явж идэл ард нь үр хүүхдийн хүмүүжил төлөвшил бүх зүйл эрүүл мэндгээд алдагдах юм бол ирээдүйд яаж өхрөх юм. Ирээдүйд хамгийн том капитал бол үр хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр энэ бүх боломж нөхцөлийг хаана бас хангахын тулд хичээж анхаарч ажиллах нь зүйтэй. Түүнээс ч лоозон байдлаар
зүгээр яриад орох биш. Тухайн одоо хэрэгжүүлээ маш үр дүнтэй гэж одоо бодлогын түвшинд хийж байгаа бол эхлээд туршиж үзээд түүнийг одоо хэрэгжүүлэе гэж уриалдаг ч юм уу. Түүнээс биш зүгээр лооцсон байдлаар уриалчаад түүнийг хэрэгжүүлэхгүй фейлдэд орхидог ийм зүйл бол байж болохгүй. Тэгэхээр өнөөдөр олон ажлууд хийгдэж байгаа. Энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх чиглэлээр тийм ээ. Тэгэхээр энэ одоо ажлууд дээр бид хүн тодорхой хэмжээний хяналт шинжилгээ хийгээд ажил явж байгаа хэрэгтэй. Энэ үр дүн яаж гарч ийн ямар төвшөнд байгаа юм. Энэ одоо судалгаанууд байна. Одоо судалгаа одоо жишээ сургуулийн орчинд бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй суралцагчийн ингэ судалгаа гарч байгаа гэх мэт. Тэгэхээр энэ болгон дээр бас хяналт шинжилгээ хийгээд илүү судалгаатай, дүн шинжилгээтэй бодлогын төвшөнд хэрэгжүүлэгч одоо байгуул газрын төвшөнд тийм ээ хамтран ажиллах одоо бусад байгууллагын төвшөндөө ингэж нэгт хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. Түүнээс биш бид хүн бүх одоо зүйл дээр нэг тийм лоозонсон ингэж яриа лоозгонсон уриалга гаргаад үр дүн хизээж гарахгүй. Тэгэхээр яг л үр дүнтэй нэгт ингэ дээр хамтарч ажиллах тусам энэ бас ахиц гарна. Тэгээ бодлогын хувьд төлөвлөгчийн хувьд илүү сайжруулах юм байвал тэрийгээ сайжруулахын тулд эхлээд юу хийх ёстой юм? Юунаас эхлэх юм? Хаанаас эхлэх юм? Яах юм гэдгээ бас тодорхой байх ёстой болов уу гэж хараад байна. За таны энэ хариулттай холбогдуулаад түрүүн бас манай зочдын өгсөн мэдээллийн дагуу би нэг ийм зүйл асуумаар байна. За ер нь дээрхлэлтийг бууруулах ямар үр дүнтэй аргууд байна? Одоо төрийн байгууллагууд ч бай, төрийн бус байгууллагууд ч байна. Дээрхлэлттэй холбоотой авч байгаа арга хэмжээнүүдээс одоо хамгийн үр дүнтэй нь гэдэг юм уу? Тэр нь ямар арга хэмжээ гэдэг юм бол тэр талаар мэдээлэл өгөөч. За хамгийн нэгдүгээр мэдээч одоо урьдчилан сэргийлэх. Сая би бол түрүүн ярьжсэн. Энэ урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн одоо аль нэг одоо төрийн байгууллага, аль нэг одоо хүүхдийн байгууллага уриалга гаргаад нөлөөллийн аянг хийгээд одоо тодорхой үр дүн илүү үр дүн гарахгүй шүү дээ. Мэдээж энэ дээр жоохон ахиц гараад байгаа. Тэгэхээр энэ дээр илүү одоо энэ цахим орчинд одоо энэ хүүхдүүдийн энэ хандлтыг илүү эрэг талаас нь харж цахим орчинд энэ чиглэлэрх мэдээллийг илүү пүүсэл түгээе л да. Наацах. Илүү хүүхдүүдийн үеийнгийн дэлгэцээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм. Тийм ээ? Хаана хүнд хандах юм? За наацхын энэ одоо дээрлэж болохгүй гэдгийг илүү сайн хүүхдүүд нэгдүгээр ойлгох. Хоёрдугаар одоо сургууль дээр мэдээч энэ чиглэлэрх одоо сургууль дагуулгын түвшинд нөлөөлөл явж байгаа тийм ээ. Одоо ерөнхий улсын сургуулиуд хүүхд хамгааллын бодлоготой. За энэ бодлогын хүрээндээ яг хичээлийн жил эхнээс ажлуудад төлөвлөд ажиллаж байгаа. Тэгээд энэ цаашлаад яг тухайн одоо өгсөн одоо чиглэл журмаа маш сайн мөрдөж ажиллах хэрэгтэй. Хууль хэрэгцүү. Тухайн одоо байгууллага бүх түвшинд. За наацхийн одоо тухайн хуулиэд дагуулж одоо холбогдох журам дээр энэ чиглэлэрх бас эрх үүргийг бас тодорхой тусгаж өгж одоо эцэг асран хамгаалагч суралцагчдаа сайн таниулах хэрэгтэй. За наацхийн магадгүй ингээд тухайн хууль хэрэгцүүгээр таниулаагүй холбогдох одоо сургуулийн дотоод журмаас таниулаагүй мөртлөө манай журамд ийм байсан юм а ч гэдэг юм ингээд хүүхдтэр шийтгэх арга хэмжээ шууд авах бол энэ бол хэцүү. Эргээд хүүхд эрхийг шууд зөрчиж байгаа. Бүх төвшөнд энэ хүүхд мэдээлэл авсан байх хэрэгтэй. Бүх төвшөнд. Суралцагч болон эцэг эхийн хувьд асран хамгаалагч сургуулийн зүгээс шүү. Тэгэхээр нөгөө талаас эцэг эхийн зүгээс эцэг асран хамгаалагчийн зүгээс энэ тал дээр ч гэсэн ижлэхэн дуу хоолойтой. Ижлэхэн үг үйлдэлтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Түүнээс биш сургууль тодорхой хэмжээний үр дүнтэй ажлууд хийгээд байдаг. Эргээд цаана эцэг асран хамгаалагчийн анхаарал тавьж байгаа хүүхдээр хүмүүжүүлж байгаа хүүхдтэй харилцаж байгаа байдал зөрчилдөх юм бол энэ үр дүн мэдээж гарахгүй. Тэгэхээр энэ талын нөлөө эрг нөлөөлөл илүү үр дүнд хүргэнэ гэж харж байгаа. За одоо чинь цагдаагийн энэ уучлаарай. Цагдаагийн байгууллагатай бид нар 2017 онд хамтраад эцэг хэрэгүүлгээд эцэг хэрэг сургуулийн орчинд үеийнгийн дэрэлтэл асан цэцгэлмүүдийг хийсэн. Үр дүнтэй болчихсон. Одоо сургуулийн хашаанд хүүхдүүд зодтолтоо болчихсон байхгүй. Хуучин нь бол зодтолтоод асуудал гардаг гэсэн учраас шийдлийг бид нар гаргацсан ба шүү дээ. Тэгэхээр бид нар яаж ихээр ярих биш яг хийн гэдэг чинь нэг боттой тогтолцоонд нь сулгуулсан зүйлүүдийг бид нар цаашдаа босрлын байгууллага, цагдаагийн байгууллага бид бүхэн хамтарч цаашдаа хийх зайлшгүй шаардлага бол байгаа. Хоёрдугаар асуудал нь сая юу хийх вэ гэсэн учраас би бас асуулт нэлэх гэдэг. Бид нар хүүхдийг түрүү хэлсэн чөлөө цагийн юу хийх вэ гэдэг дээр эцэг эгчүүд анхаарлаа хандуулах ус болоод чөлөө цагаараа PC-нд очиж хонжээ, найз нөхдөөр гадуур зугаад газар мэдээж явах нь зөв л да бид тэр буруутгах гэж байгаа юм биш. Гэхдээ чөлөө цагаа үр дүнтэй өнгөрөөж чадахгүйгээс болоод хүүхд маань өөрөө нөгөө үр дүнтэй бос боловсрал, үр дүнтэй бос орчныг бий болгоод байгаа асуудал байгаа юм. За сая бид нар тэгээд энэ тал дээр жилд бид нар 4,000 гаруй хүүхдээр энэ чөлөө цагийн үр дүнтэй өнгөрөх ажлыг хийхэд байна шүү дээ. Юу хүчирхийлэл вэ? Хүүхдүүдээ зодох, хүчирхийлэх энэ тух хандлага нийт хамрагдсан хүмүүсийн 60% тийм хандлагагүй болж байгаа.
Би нэг яагаад гисэн бэ би одоо хэлэх гээд байна л да. Яагаад гисэн гэсэн чинь хүүхэд юу хүсдэг байсан чинь сая хэлж шít. Өөрийгөө илэрхийлэх хүсдэг. Тэгвэл бид нар тэр хүүхдэд илэрхийлэх чадрыг олгосон. Тэр нь илтгэх хурлаг байна. Тэнгүүд хүүхдүүд өөрийгөө илэрхийлж эхэлж байгаа байхгүй. Би ийм хүсэж байна. Би ингэж боддог. Би найзуудаа ингэж гомдож исэн. Би чамд ингэж исэн ярьж эхэлж шít. Дараа нь тэр хүүхдээ ингэж чөлөө цагаараа бүжиглээ л дээ. Чөлөө цагаараа гитар дарал та. Чөлөө тэр үедээ сая сэтгэл зүйн асуудал ярьж байна. Хүүхдүүдэд ингээл асуудал үүссэн үед нь сэтгэл зүйчд очдог биш ээ. Асуудал үүсгэхээс нь өмнө сэтгэл зүйн асуудлаа мэддэг, өслөн сэргийлдэг баймаар байхгүй. Хайртай ээж аав нь өөд усны дараа хүүхд шоконд ороод зарим тохиолдолд хүүхдийн маш том асуудал үүсчихсэн. Тэгвэл бид нар эрсдэл үүсгэхээс өмнө тэр хүүхэд нь мэдээд за би үеийнгийн найзуудтайгаа муудалцахаас өмнө өөрөө ингэх ёстой шүү. Тэгээ бид нар тэр хүүхдэд өөрт нь аргын зааж өгмөр штэ. Аргын зааж өгмөр. Тэгээ бид нар энд сургалтыг болж жил болгон хийдэг. Одоо яг одоо ингээд бид нар ярьж байгтсан Хинтээ аймгийн тэр хийгэл явж байна л да. Манай багийнхан. Гэтэл энд юу оруулж байгаа гэхээр бид эндээс нэг зүйлийг олж харсан. Хүүхдүүдэд өөрийгөө өөрчлөх боломжийг олох юм бол хүүхд өөрөө баатарлаг хүн байхгүй юу? Өөрөө өөрчилж чадна. Тэрс бид нар өмнөөс нь өөрчлөх гэдэг хэрэггүй юм байна. Тэгэхээр хүүхдэд энэ боломжийг бид нар олгоод бичих юм бол бид нар энэ хүүхд бол өөрөө өөрсдөө өөрчлөх болцсон юм байна гэж харж байгаа. Хоёрдугаарт нь түрүүн би хэлсэн би бүр бүх хүмүүст урайлмаар ган. За одоо мэдээж урайлах гэл бас хэлж байгаа юм. Гэхдээ урайлмаар ган. Хүүхдтэй өрөвч нэмжин сэтгэлэл олгооч ээ гэж. Би эцэг эхчүүд болон босрлын салбарынхны ч гэсэн урайлж байгаа. Яагаад вэ гэхээр өнөөдөр бусдыг хайрладаг хүн л энэ дэлхийд дээр шүү дээ хамгийн аз жаргалтай амьдарч байгаа шүү дээ. Одоо хууль эрх нүүд Аристотель хэлсэн шүү. Хууль хүнд үйлчлдэг вэ гэхээр зөрчигчдөд үйлчлдэг гэдэг агуулга байсан. Тэгвэл зөрчдгөө хүнд хууль үйлчлдэг байхгүй. Тэр бол хуулиас илүү сэтгэлгээтэй үнэ гэж философи авалгаар ярьжсэн тийм. Яг тэр шиг хүүхдүүд ч гэсэн бид нар өрөвч нэмжин сэтгэлтэй хүн зохирох зодох вэ? Яаж бусдыг хайрлах вэ? Яаж бүгдээ хамтарч амжилтанд хүрэх вэ? Энийг хятадууд, японочууд багаас нь хүүхдүүдэд олгож штэ бүр бодлогоор. Тэгээ би одоо сая Туркэд гарсан жишээ гэлж байгаа юм. Сургуульд нь хүчирхийлэлт гараад багш нарын хүүхдүүдэд зодоод хүүхдүүд нь асуудал гарсан чинь 500 мянган Монгол мөнгө шүү 500 мянган төгрөг төсөв батлаад инээмсэгсэн багшд нь 500 мянгаыг өгнө гэд хөтөлбөр зарлаад хүчирхийлсэн сургууль биш инээмсэгсэн сургууль болгочихлоо шүү. Энд ямар ч тийм нэг томоохон асуудал нэг хууль мөл бидний яриад байгаа асуудал биш ерөөсөө бид нар энгийн зүйлээс зарим зүйл эхлэх ёстой юм шиг харагдаж байгаа юм. Тэгээ сайн манай босрлын салбар, хүүхдийн салбарын маш цагдаагийнхан гэсэн маш их олон зүйлийг хийж байгаа. Гэхдээ бид одоо хүүхдэд дээлтэй энэ тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд хамтраад яг ийм энгийн зүйл төр гэсэн хүүхдүүдийг ойртох шаардлагатай болчихж байгаа. Тэр үднээсээ би сая юу гэхээр бид яг энэ зүйлийг хүүхдийн болгоод хийгээд явж байна. Тэгэхээр яг цаашдаа бол яг энэ тогтолцоон суурсан, хүүхдээ сонссон, хүүхдтэй өөрт нь ярилцсан, хүүхдэд өөрт нь ээлтэй энэ үйлчлэгийг бид нар босрлын салбарт ч ялгаагүй гэр бүлийн салбарт шалгаагүй бүх байгууллагууд баримталдаг тэр болсон цаг. Тэрнээс ч одоо ингээл цагдаагийнхан маань ингээл ямар эрсдэл гарангуул мэдээж ингээл тухайн эрсдлийг урьдчилан сэргийлэх гэж чиг бүрийнхээ дугаас ажил үүрэгтэй. Гэхдээ эрсдлийн урьдчилан сэргийлэх бодлого бол нэг номерчтэй. Нэг номер. Шийдгэдэг бол бид нар бол ингээд хүүхдийн салбарт ялгаа ингээд эрсдэлтэй хүүхдүүдийг аваад түр хамгаалах байранд байршуулгаад ингээд эрсдлийг нь бол гэхдээ тэглээгээд асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Шийдэгдэхгүй байна. Ээж аав нь архиуцсан хүүхдүүдээр бид буцаагаад очиход л дахиад тэр ээж аав нь архиуцсан л байна. Тэрийг суур шалтгааны тосоогууд тохиол хүүхд дахиад ирж байгаа шүү. Тэгээ яг энэ шиг бид нар ингээд хүчирхийлэгч хүүхд гэдэг утгаараа бид харахаа болиё л да. Зүгээр энэ хүүхд бол биднээс болоод ямар нэгэн байдлаар сэтгэлийн гэмтэлтэй болсон хүүхд байна. Бид нар яаж тэгвэл энэ хүүхдүүдээ нийтээр нь энэ эрсдлээс нь урсан сэргийлэх аргыг босрлын салбарлын агуулгатай яг яаж тусах юм. Тэгээ бүгдээр хамтдаа энэ дээр гарцыг нь олъё. Тэгж чадвал өнөөдөр биш л дээ. Маргааш нөгөөдөр магадгүй 10 жилийн дараа бид нар энэ асуудал бол өөр төвшөнд очиж магадaltaа гэж харж байгаа. Би зүгээр саналаа л тааханд байна. Зүг ойлголоо. За. Би нэг товчхон зүйл хэлээд дуусгачих бодож байна. Тэгээд сая манай хоёр зочнооч хэлж штэ. Ер нь бол хүүхд өөрөө энэ буруу зэрэг хийж байна гэдгийг ойлгох нь хамаач чухлаа гэдэг. Энэ зүйл яг хойшлогдсон юм аа. Яг хүүхд хамгааллын тухай хууль дээр байж идэг. Юу гэж заасан байдаг вэ гэхээр үеийн дээрлэгт үйлдэлсэн хүүхдийг ихний шатанд авах хэмжээнд дээр заасан байна. Дээрлэгт үйлдэлсэн хүүхдийг охирогч хүүхдэд уушлах гуйлгуулна гэдэг. Гэтэл өнөөдөр энэ зүйл яаж явж байна гэвэл за нөгөө дээрлэл үйлдэлсэн батын ээж ч юм уу те охирогч дөржийн ээж хоёр хоорондоо яриад за манай хүүхд юм болцсон байна ингэсэн байна уушлаарай гэдэг байдлаар ингээд эцэгчүүд хоорондоо уушлах яваад. Гэтэл энэ зүйл хүүхд өөрөө хүүхдээсээ уушлах ёстой байхгүй хуулиараа. Энэ зүйл бас ингээд хэрэгжиж явах юм бол
нэг ясан да хүүхэд өөрөө буруу зүйл хийж байгаа маш сайн ойлгох зүйл байгаа. Хүүхэд нэг талаас өөрөө уучлахгүй байхгүй нөгөө талаас ухамсарлахгүй байна тийм. Ухамсарч чадахгүй хүүхэд өөртөө өрөхгүй гэсэн үг байхгүй. Ээж аав болгочтой юм зохицуулчтой юм а гэдэг ийм хандлагыг суулгачаад байна гэсэн үг. Энэ хуулиар байгаа зүйл бас хэрэгжүүл бас нийлээ үр дүндээ харагдаж байгаа. Дараагийнхны зүйл байгаа бас хуулинд бас шинжсэн хуулиар батлагдаарсан болж төгтөлн бас хэрэгжихгүй байгаа зүйл харагдаж байгаа. Давтан одоо үе тэнгийн дээрэлд үлдэж байгаа асуудалтай. Энэ зүйл гарч байгаа тохиолдолд эцэг их хүүхдээ сургалтанд суулгах харга заасан байна. Энэ зүйлийг маш сайн чанартай бүр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэжээд гэр бүл өөрөө үе тэнгийн дээрэлтийн талаар ойлголттой болно. Түүнээс өрсөн цэргийг арга замаас мэддэг болно. Хүүхд өөрөө ухамсарлана гэсэн. Ийм зүйл бас хэлмээр байна. За зочдоос нэг зөвлөгөө хүсмээр байна. Тэрний юу гэхээр одоо манай нэвтрүүлгийг эцэг эхчүүд үзэж байгаа. Тэгээ эцэг эхчүүдэд энэ үе тэнгийн дээрэлттэй хэрхэн яаж тэмцэхийг, хэрхэн яаж арга хэмжээ авах талаас нь зөвлөгөө өгч. За түрүүнээс бас бид гурав бас энэ тал дээр нэлээд бас ярьлаа. Магадгүй энийг бас ойлгох хүмүүс сайн бас сонсож бас авах гэх ухаанаар хандах байх гэж бодож байгаа. Ер нь бол бүх одоо энэ статистик мэдээ холбогдох судалгаан дээр эцэг асран хамгаалагчийн хүүхдэд тавих хараа хяналт маш чухал гэдгийг илүү онцлоод байгаа. Тийм хамгийн нэгдүгээр. Хоёрдугаарт өгөөрөө биш үйлдэлээрээ харуулах чухал. За батын аав өөрөө тамхи татдаг тийм ээ. Тэгэхдээ батыг чи тамхи татчих болохгүй шүү гэд хажууд нь гэртээ тамхи татаад байдаг. Эсвэл машинда тамхи татаад байхад хүүхд тамхи татах тэр одоо сонирхлыг өдөөжж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөөсөө чи болохгүй гэдэг. Тэгээ энэ мэтчлэнгээр хүн өөрөө үйлдэлээрээ хүүхдэд үлгэрлэх хэрэгтэй. Тийм ээ. Хажууд нь эцэг их нь хажууд нь өөрсдөө хэрэлдээд маргалдаад аль нэгийг одоо бие махбодыг хүчрхийл үлдээд байгаа мөртлөөсөө чи хүн зодож болохгүй, хүнтэй зодолдож болохгүй ч гэдэг юм. Тэгэхээр эргээд энэ хүүхдэд тийм одоо сөрөг нөлөөллийг бий болгочод өөрөө үгээрээ болохгүй шүү гэж хэлэхээр энэ бол үр дүн гарахгүй. Тэгэхээр бид хүн үйлдэл дээр анхаарах хэрэгтэй. За дараагийнх нь захин мөрчинд өнөөдөр насанд хүрсэн хүмүүс бүгд л одоо үе тэнгийн дээрлэлт үнэхээр болохоо байлаа. Хэцүү байна, хүнд байна. Одоо хүүхдүүдэд хамгаалъя гэдэг мөртлөө өөрсдөө захин мөрчинд одоо бие бинийгээ бүүлий хийгээд идэг. Сэтгэл зүйн хөвд тий бие махбодын хөвд ч тэр харилцааны хөвд ингээд захин мөрчинд бүүлий хийдэг. Тэр нь бол хязгааргүй хяналтгүйгээр одоо бүх одоо хүүхдүүд маань үзэж байна. Ухаан орсон цагаас л тэр байдлыг харж байна. Тэгэхээр энэ байдал дээр өөрсдөө хонсраараа бас жаахан хяналттай энэ захин мөрчинд соёлтой ханддаг байгаасай. Гэр бүлдээ бас энэ чанартай цагийг хүүхдүүдэд зарцуулдаг байгаасай. Наацхан ядаж хүүхдэд анхаарал тавьдаг байгаасай. Нэг ийм кейс гарсан. Тэр кейсийг ярил л дээ. Өөрөө аав нуул уурхаад ажилдаг. Тухайн хүүхэд нь өөрөө 10 настай том хүүхэд нь, дунд хүүхэд нь 7 настай, бага хүүхэд нь 3 настай. Тэгэхээр ээж нь хүүхдээ харах ажилгээ явдаг. Хамаг бүх юмыг тэр 10 настай хүүхэд төр орхицсан. Тэгээ хүүхэд маань хичээлээс хоцроод сүултээ хичээлдээ очих боломжгүй болоод. Тэгээ манай сургуулийн нийгмийн ажилтан энэ одоо хичээлээс яг хоцроод байгаа юм болоо гэдэг хүүхдээ нөхцөлийн гэр бүлээр чинь нөхцөлийн үнэлгээ хийгээ очихоор хараа гинэлт үлдээсэн. Тэгээ эн чинь өөрөө хуулиар хүлжлэгдсэн байгаа шүү дээ. Үр хамгааллын хуулиар. Үл хайхрах хүчирхийлгээд хүлжлэгдсэн байгаа. Тэгэхээр наацхан бид хүн өөрсдөө энэ одоо хүүхдээрээ хараа хяналт тавих, эргээд одоо энэ одоо хөрштөөгөө эргээд магадгүй одоо тэр ангийн багштай нь холбогдож болно шүү дээ, тийм ээ. За ингээд энэ тал дээр яах вэ гэдэг. Гих мэтлэнгээр бид нь өөрсдөө хариуцлагатай байх ёстой насанд хүрсэн хүмүүс маань. Энэ одоо насанд хүрсэн хүмүүсийн хариуцлагаас эцэг ясраа хамгаалагч багш тэ иргэний хариуцлагаас ирээдүйн сайн иргэн, сайн хариуцлагатай иргэн л гарч ирэх гэдэг. Тэгэхээр ер нь бол хариуцлагатай хүүхдээсээ хариуцлага нэхээс өмнө өөрсдөө л хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг л уриалах гэдэг. Тэгэхээр ер нь бол хүүхдтэй хараа хяналтаа сайн тавь, чанартай цагийг зарцуул, чанартай цаг зарцуулж ийгээд хүүхдийнхээ хажууд арх уужуулахгүй, тамхи татчих болохгүй. Хүүхдтэй сайхан ярилцдаг байх хэрэгтэй. Хүүхдийнхээ одоо тэр ямар хичээл дээр ямар хичээл ойлгохгүй байна, тийм ээ? Одоо хүүхдийнхээ хоббиг сонсдог байх хэрэгтэй. Эцэг хасраа хамгаалагч сургалт хийгээ явахаар ер нь бол 1-5 дугаар анги дээр хүүхд дээр арай жаа анхаарал тавиад байгаа. 6 дугаар ангид ороод хүүхдээ энэ одоо том ангид дунд ангид орчлоо. Өөрийгөө бие даачих юм байна хайчдаг. Тэгээд 6 дугаар ангиас хойш тухайн хүүхдийнхээ хоббиг мэдгээ болцсон. Хичээлээсээ хоцроод байгааг мэдгээ болцсон.
зүйлүүд ингээд дийлэхтэй ажиглагдаж байгаа. Гэтэ энэ бол бүх одоо эцэг их асран хамгаалагчтай гарч байгаа зүйл биш. Дийлэхтэй. Тэгэхээр ер нь бол энэ одоо тухайн хүүхдээ энэ 10 жилийн сургууль сурч явах хугацаанд л ер нь сайн анхаарал тавиад би даалгах тал дээр нь анхаарч ажиллах юм бол ирээдүйд бас энэ таны хүүхд чинь те сайн иргэн болгодог. Бас суурн тавигдана. Тэгээ бид хүн ч гэсэн ер нь бол цахим орчинд өөрсдөө бас хяналттай хандах хэрэгтэй байна гэдгийг л бүх одоо энэ одоо нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ уриалж хэлмээр байна. За. За заачлаа. Юун дээр миний хувьд бол яг эцэгчүүдтэй хандаад нэг зүйл хэлэхэд түрүү хэлсэн эцэгчүүд хүүхдүүдийн нүдээр биш өөрийнхөө нүдээр амьдралыг тодорхойлох гэдэг. Мэргэжил сонголт нар ч ялгаагүй манай удамд эмч байгаа чи эмч болно шүү. За чи одоо эдийн засгч юу болоороо уул уурхаан салбарын хүн болоороо цалинтай хууташ өөр юм битээ төгсөж өрөөч гэдэг ч юм. Ингээд нэг хүүхдэд өөрийнх нь нүдээр өөрийг нь хөгжих боломжийг нь хязгаарлалцдаг. Нэгдүгээр шүү. Энийг эцэгчүүд маш сайн бодоосоо сайн мөнх эрдэнэ манд хэллээ шүү дээ. Хүүхдтэй ярилцгээд үнэхээр ярилцах хэрэгтэй. Нөгөө талаасаа юу юм гэхээр нэг өдөр ч гэсэн би бүр захимгүй өдөр байгаа ч гэж гуйхаж байгаа. Гар утсаа унтраагаад хасан бүтэн өдөр байж болно шүү дээ. Ажилласаа тараад зургатаа унтраагаад даатагаа унтраагаад гэр бүлтэйгээ нэг өдөр ингээд сайхан захим орчингийг нь хязгаарлаж байгаад ярилцдаг. Ингээ бие биетэйгээ хоорондоо амьдралынхаа асуудлаа хэлцдэг. Бүр ийм өдөр байхгүй бол яг үнэндээ хэлэхэд аав нь гар утсаа ээж нь зургат руугаа хүүхэд нь тоглоом руу орцсон. Захим гэр бүлийн асуудал гэдэг шинэ ойлголт гарсан шүү. Гарчихсан. Бараг хаана юу болоод байгааг мэддэхгүй бүгд хаалгаа хаагаад өрөө өрөөнд орчиж шин. Эн чинь бол гэр бүлийн харилцааг маш том одоо асуудал болж байгаа. Энийг манай одоо яг нэг сонсож байгаа та бүхэн маань гэр бүлдээ хэрэгжүүлээсэй гэж би бол хувийнхоо бас уриалмаар. Хоёрдугаарт нь босрлын салбарт ч бай, бизнесийн салбарт ч бүх байгууллага бүр энэ ажиллаж байгаа албан хаагчдынхаа одоо энэ хүүхдүүдэд нь анхаарлаа хандуулах цаг болсон. Та бүхэн мэдж байгаа шүү дээ. Нөгөө хүүхдээ гэртэн цоожолж байгаад ажиллаа хийж угаад эргээд очиход хүүхэд нь гэр бүлд нь гал хараад ингээд хөдөлчдөг. Ийм зүйл би нийтлэг утгаараа ярьж байгаа юм шиг. Гэтэ энэ эрсдлийг заавал бодох хэрэгтэй. Энэ утгаараа байгууллага бүр хүүхдийн ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхгүй бол албан хаагчдын энэ одоо өөрийнх нь асуудлыг ингээд тэнгэн хайж болохгүй. Тэгэхээр байгууллагаараа энэ асуудал дээр анхаарлаа хандуулах цаг болсон гэж бас хэлэх гэсэн. За мөн хамгийн сүүлд нь зүгээр нэг зүйл хэлэхэд хүүхэд болгонд ээж аавд нь бааtruуд байдیں۔ Бааtruуд байдаг. Одоо энэ хамгийн муу аав ээж гэж бараг бол бахгүй. Нэгсэн тамхи татчихсан ч гэсэн аав нь баатар. Олон хүн ирээд нэг хэрэг хийсэн ч гэсэн баатар байдаг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр ээж аав нь хүүхдүүдийнхээ баатар нь учраас та ямар баатарыг төрүүлэх үү гэж байгаа бол та өөрөө тэр баатарын дүрээ хүүхдэд бүтээж өгөөч гэж би уриалгах гэж байна. Тэгээ бид нар сая өнгөрсөн жил бас нэг авилгатай тэмцэх газартай өдөр хамтарч байхдаа нэг ажил хийсэн. Тэр үг гэхээр шудрах ёсны хандгааг уншуулад тэгэд хүүхдүүдтэй дадал болох зорилгоор нөгөө талаас яасан гэсэн чинь баатруудыг бид нар хайж гэлсэн байхгүй. Гэсэн чинь манай аав ийм баатар. Хүний амьнасыг ингэж авч ирсэн. Манай аав хүний хайцсан байсан мөнгийг олцоод 30 сая төгрөг нь өгч ирсэн штэ гэж хүүхдүүд ингээд би юу гэж бодоод гэхээр босрлын салбарт гэр бүл дандаа ийм сайхан зүйлүүдийг ярьдаг. Сайхан зүйлээр чимгэлдэг баймаар. Тэрээс одоо бид нар ингээд нийгэмд ийм асуудал оронгууд энэ асуудал гарлаа одоо хэцүү байна биш. Бидэрт маш олон сайхан зүйлүүдийг ярьдаг цаг энд хэвлэлээр ярьдаг баймаар. Одоо манай Монголын хүүхдүүд сая 14 хүн настай хүүхд дэлхийн дорооны авраг болоо тий авч штэ бодоод үзтээ говьалтай хүүхд штэ. Энд чинь манай Монголын хүүхдүүд хөгжих юм бол дэлхийд өөрийгөө өөрчлөх боломжтой ийм оюуны сантай байгаа. Бид нар энд нь анхаарлыг хандуулж энд нь ямар арга зүй хүү гэдэг дээр цаг зарцуулж явах юм бол хүүхдүүд саний яриад байгаа энэ хүчирхийл гэдэг зүйл тэр хүмүүсүүд тоодгүй харилцаа болж урах тэр боломжоор бид нар алах юм хийх ёстой гэж бодож байгаа. За энэ дээр бас нэмээд хэлэхэд өнөөдөр бас ингээд сар одоо суралцагчаас илүүтэй хүүхдүүдээс илүүтэй сайн суралцагч нь мянгаар илүү байгаа. Тэр хүүхдүүдийгээ бидэн ч гэсэн сайшаах, урамшуулах хэрэгтэй. Тэгэхээр энэнийг бас бид бүхэн харах хэрэгтэй. Бидний өөрсдөө насанд хүрчт харах үнцэг чухлаа. Сайн зүйлийг хар гэдэг мөртлөөсөө өөрсдөө дандаа харахууг нь олж хардаг. Хар барааны нь олж хардаг тий. Тэгэхээр өнөө өөрсдөө дандаа гэгээлийг харж хүүхдтэй илүү гэгээлэг мессежийг өгж байгаасаа гэж бүх төвшөнд уриалж байна. За би бол ингэж бодож байх. Одоо ер нь бол цагтаа бол гарч байгаа гинт үзүүлэлтийн статистик мэдээгээл түншилгээ хийж байгаа энэс гарч байгаа хөдөлтөд нэг зүйл байгаад байгаа. Энэ юу вэ гэхээр хүүхдүүд маань үе тэнгэд ирэлт өртөөд гэдэг мэдчихэж байгаа.
тэгсэндээ тэр хэсгийг хилдэггүй. Ээжтэй хилдэггүй, аавдаа хилдэггүй. За хамгийн их хилж байгаа хүн юу вэ гэхээр найзтай хилдэг. За найз нь мэдчихэж байгаа хэрнээ бас цаашаа ингээд ээж аав эцэг их багш сургуульжуулах ханддаггүй. Тэгээ энэ дээр яг нэг би уриалга хэлэх гэдэг хүүхдүүдтэй. Үе тэнгийн дээрлэлтэнд өөрөө ямар нэгэн байдлаар өртөчл байх юм бол тэрийг хүндрэхээс өмнө өөртөө охол уучрахаас өмнө заавал мэдээлж явах чинь. Хүүхдүүд маань нэг талаас өөрөө айдаг те хүүхдүүдээс ингээд бүлэг болсон хүүхдүүд айдаг ч юм уу. За эсвэл ээж аавдаа хэлхээс ингээд нуучдаг. За эсвэл өөрөө тэр асуудлыг зохицуулж байгаа ингээд үзээд байдаг. Ингэж шаардлагагүй. Хэрвээ хүүхд өөрөө тэр зүйлийг зохицуулах одоо боломжтой байсан бол энэ зүйл анхнаасаа үүсэхгүй гэсэн. Тэгэхээр заавал ийм зүйл өртөж байгаа гэдэг мэдсэн л болвол эсвэл найз нөхдөд ч ийм зүйлд өртөж байгаа ийм зүйл анзаардах юм бол заавал ихгүй батны шалтгаанд нь хамгийн анхны шатны тий сургуулийн багш байж гэн, эцэгхэд байж гэн, нийгмийн ажилтан байж гэн, за цаашдаа цагтаан байгууллагын албагч байж гэн. За хүүхд их улсын байцаагч шиг маш олон хүмүүс байгаа. Эдэрт ингээ хандаад энэ зүйлийг баг дээр нэг тасан зогсоож байгаа чи гэдэг. Энэ зүйл бас баг дээр тасан зогсоогцсноор зөвхөн өөрийнх нь биш. Бусад олон хүүхдүүдийн эрх ашигыг хамгаалж байгаа зүйлээ гэдэг бас маш сайн одоо ухамсарлаж ойлгох хэрэгтэй байгаа. Тэгээ энэ дээр бас аль болох эрт мэдээлж явах хүүхдүүдээс уриалмас агч байна. За миний дараач асуулт болохоор за хүүхд дээрлэлтэнд өртцөө. Тэрийг мэдчихлээ. Одоо тэгвэл багштай юм уу, эцэг эхтэй юм уу, цагдаагийн байгуулалт хэрхэн яаж хандах талаар зүтгэв гэж боддог вэ? За эндээс явчих. Цагдаагийн байгууллага угаасаа 24 цагаар угаасаа дуудлага мэдээлэл хүлээж авах утасгаар ажиллаж байгаа 102 гэдэг хүн болго мэдчихэж байгаа. За нөгөө талаар одоо хүүхэд маань өөрөө цагдаагийн байгууллага хандах нэг асуудал гарч ирдэг. Хүүхэд ч өөрөө насанд хүрээгүй эрх зүйн харилцаанд бүрэн оролцох юм субъект биш хуулиараа. Энэ хуулиараа эрх зүйн одоо бүрэн чадамжгүй хэлж явдаг. Заавал эцэг ихтэй хандах, хийх шаарддаг. Тэнгүүт л хүүхэд маань хүүхэд ээжтэй хэлээ, ээж аавтай очих асуудал үүсдэг тийм. Энэ шаардлагагүй зөвхөн цагдаагийн байгууллагаар хүүхэд өөрөө зочиод мэдээлэл өгсөн ч болно. Эхний шатны мэдээллийг бол заавал мэдүүлэг биш. Зөвхөн гомдлыг бол тэгээд хүлээд авчдаг, дуудахаар авчдаг. За мөн цагдаагийн байгууллагаас цахим орчнороос өөрсдийн сувгаараа энэ хүүхдийн дээрлэлтийн талаар мэдээллүүдийг бол хүлээж авч байгаа. Энэ бүх одоо мэдээлэл ирсэн даруйд бол цагдаагийн байгууллагаас хуулийнхаа дагуу одоо хууль заасан хугацаа байж байгаа. Өөрөлдөх хэмнэлт ирсэн бол тэд хугацаа шалгах шийдвэрний зөрчлийн шинжтэй хэвлэлтэд за гэмтэр шинжтэйлэлийг хуулиар заасан хугацаатай учраас шууд шалгадаг. Тэгээд мөн цагдаагийн бол ирж байгаа бүх хоног мэдээлэлүүдийг зэрэг цахимдсан учраас тэр хоног мэдээллийг хянах албан тушаалд бай харагдаж байгаа. Прокурорын байгууллагаас хэлж байгаа учраас гомд үүдээ шалгахгүй үлдэх сонирхол байдаггүй. Энэ зүйлийг бас хэлбэр. За ер нь бол одоо манай сургуулийн орчинд бол энэ чиглэлээр саналын харьцаг тавьчихдаг хүүхдийн одоо яг мэдээлэл өгөх нэг хоёр тухайн сургуулийн одоо дотоод групп болон пэйж дээр сэтгэл зүйчтэйгээ шууд холбогдох, нийгмийн ажилтнтайгаа шууд одоо ариун мэдээлэх гэдэг. Ингээд энэ мэдээллээрээгээд энэ одоо мэдээллийг одоо бүх одоо суралцагчтай хүргэж ажиллаж байгаа. Мөн сургууль дээр одоо яг энэ одоо суурь утас тавьсан байгаа. Та охид эцэгчүүд бас анзаарсан байх те зарим сургуульд одоо төрийн сургууль дээр шууд одоо магадгүй утасгүй нэгжгүй болсон тэгвэл хүүхд маань тэр утсаар аав ээж рүүгээ багш руугаа холбогдох ийм нөхцөл боломжийг одоо зураглалыг гаргаад өгсөн явж байгаа. За нөгөө тээгүүр иргэн холбогдох юм бол 11-11-ээр те бас ингэ шууд мэдээлж болно холбогдох байгууллагууд. За тэгээ энэ одоо нөгөө сургууль тусламжийн үйлчлэгээ мэдээлэлээ хүлээж авсан тохиолдолд сургууль дээр хариу арга хэмжээ хариу үйлчлэгийг шууд үзүүлэх хэрэгтэй. Энд одоо нөгөөх хүүхд хамгааллын баг эсвэл одоо шууд нийгмийн ажилтан сэтгэл зүйч яаралтай хариу үйлчлэгийг үзүүлэх хэрэгтэй. За энэ дээр би онцлоод ил бас дахиад бас хэлчих. Энэ бол хүүхдүүд одоо үе тэнгийн дээрлэлтч байдаг юм уу? Эсвэл одоо тухайн сурвалжлагч ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тэр мэдээлэл хүлээж авсан тохиолдолд шууд шуурхаа үйлчлэгийг үзүүлэх хэрэгтэй мэргэжлийн хувьд. Өнөөдөр нийслэл 400 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байна. 250 гаруй сэтгэл зүйч ажиллаж байна. Тэгэхээр энэ болгон чинь өнөөдөр хүүхдийн нийгэм сэтгэл зүйдээр ажиллах чинь мэргэжлийн хүмүүс байгаамаа. Тэгэхээр энэ мэргэжлийн хүмүүс маань мэргэжлийн үйлчлэгийг маш сайн чанартай үзүүлэх хэрэгтэй. Магадгүй сургууль дээр тухайн хүн хүнээс ажилтгаалаад харилцан адилгүй хүүхдүүдэд үйлчлэгийг хүрж байгаа байх. Энэ дэр бол 100% сайн 90-с дээш гэж хэлэх ямарч боломжгүй. Тэгэхээр хүн бүр өөрсдөө энэ дэр үйлчлэгийг чанартай сайн үзүүлэх дээр л анхаарах хэрэгтэй байна гэж харж байгаа. Бид бүхэн ч гэсэн төрийн одоо албаагчийн хувьд энэ дээрээ ч гэсэн нэлийн аль болох өргөдөл гомдол ирхэн мэдээлэл хүлээж авч шуурхаа хариу үйлчлэгээ үзүүлэхийг зорж ажиллаж байгаа. Тэр хүн болгон дор өрнө хичээж энэ хүүхдтэй холбоотой энэ гомдол мэдээлэл дээр шуурхаа арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй гэж байна. Зүйтэй. Тэгэхээр яг одоо энэ хүүхдийн ирж байгаа гомдол мэдээллийг
цагдаагийн байгууллага босрлон газрынхан одоо маш чадхаараа аваад хичээгээд босрлын салбарт гэсэн сая илжил сэтгэл зүйч нарын кейс дээр ажиллаад зөвлөгөө өгөөд ингэ явж байгаа. Тэс явахгүй тэр зүйл байхгүй бол биш бүр тогтолцоо бий болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг талаасаа хүүхд хамгааллын тогтолцоо одоо улс гэсэн үг бид нар хамгаалагдаж чадж байгаа. Гэхдээ одоо бид нар цаашдаа шинэ иргэний оролцоо гэдэг талаасаа би ярих гэдэг юм л да. Одоо иргэн нийгэм байгууллага явж гисэн. Жишээ нь иргэд Улаанбаатар хотын хэмжээнд 1700 эцэг эхийн эргүүл ажиллаж байгаа. 2026 оноос эхлээд бид нар явуулын хэлбэрээр 800 эцэг эргүүлийг сургуулийн ойр орчмын эрсдлийн үнэлгээ хийлгэх ийм багт ажиллахад төлөвлөж байна. Энэ юу гэсэн үг гэхээр сургуулийн ойр орчим сүрэн хилээд байгаа тэр хүчирхийлэл үлдэх боломжтой эсвэл таражааны нүх эсвэл одоо орц хонгол юу гэдэг. Тэрийг эцэг эхчүүдийн хяналтанд аваад эргээд цагдаагийн байгууллагатай босрлын гавцартаа нийлж хаад шаардлагатай бол гэрэлтүүлэг тавих, шаардлагатай бол тухайн аж ахуй нэгж байгуулалтын шаардлага тавих, камержуулах гэд. Нэгснээс тухайн эрсдэлтэй орчныг бид нар илрүүлэх хэрэгтэй байдаг. Сайн нэг кейсээр Шангрила гэж бид нар тэр байгууллагын тухайд ярьж штэ. Гэтэл яг илрүүлэх боломж байна. Тэгээ энийг бид хүн 2026 27 онд хийхээр төлөвлөд одоо драфтад орсон явж байна. Тэгээ эндээс ярьж инхээр яхаа сургууль ер нь орчин хэдэн хувийн эрсдэлтэй орчин ойр байгаа юм бэ? Одоо гэмтэргээс урсан сэргийлэх бид нар одоо салбар зөвлөлийн ч юм уу одоо ингээд гэмтэргээс урсан сэргийлэх зөвлөлдөр бид нар ярьжсэн нэг зүйл байсан л да. Одоо хагаргаа цонхны онлогч. Юу гэсэн үг гэхээр гэмтэр гараад байгаа бол дандаа хагаргаа сонхтой газар буюу эрсдэлтэй газар гарах магадлал маш өндөр байдаг. Харанхуу, орц сонгол тэ эсвэл хүн бараг очтгүй тэр газрууд. Эсвэл баригдаад ингээд баригдаагүй байгаа байшин ч гэдэг ч юм. Тэгвэл яг энэ хагаргаа цонхны онлын дагуу бид нар энийг бүтэн болгоод эрсдэлгүй болох асуудлыг цаашдаа бид нар хийж явах юм бол тэр эрсдэлтэй байгаа нөхцлүүдийг бид нар хяналтанд авч болох юм. Тэгэхгүй болохоор сургуулийн ойр орчимд энэ эрсдлүүд одоо байгааг бол байгаа. Тэр үеэл хүүхдүүд явж идэл хажуу талд нь одоо нөхөр ороод унцдаг. Энэ яармагт нэг одоо 3 жилийн өмнө гэсэн шүү дээ. Нөгөө барилгын ажил явж байгаад өвлийн хүүтэнд хүүхэд ингээд нөхрөө ингээд орчоод гарч чадаагүй. Тэг яг ингээд нөгөө хөлтгийн даваан дээр хүмүүс ингээд авч чад шít. Сургуулийн ойролцоо болсон шүү. Тэр ийм байдлаар бид нар юу гэсүгээрээ тухайн хүүхдүүдийн эрсдлийн үнэлгээг цаашдаа тэр хүчирхийлэлтэй холбоотой үе тэнгийн дэрэлтэй холбоотой асуудал ч гэсэн энэ ч холбоотой байна. Тэгээ энийг цаашдаа шийдэх гэсэн ашгүй шаардлага байна. За энэ дээр бас би нэмэт ярьчих. Ер нь бол энэ сургуулийн орчин дээр саяын үе тэнгийн дэрэлтэй холбоотой хаана илүү үлдэгтэй бай. Тэ? Сургуулийн орчинд илүү хүүхд хамгааллаа бас илүү онцлоод ярил л да. Жишээ нь яг энэ үе тэнгийн дэрэлт болдог илүү халуун цэгүүд гэж байгаад байгаа. Тэ? Жишээ нь илүү тоглоомын талбай дээр, за сургуулийн гадаад талбай дээр хувц солих өрөөч гэдэг юм, нойл өрөө, коридор гэх тэ. Эсвэл одоо шатны хөнгөл нөө камергүй тэ. За сургуулийн автобус бас явж байхдаа нэг байнга шоглох, дээрлэх зүйл байгаад байгаа. За тэгээд энэ ямар цагаар илүү болж байна. Тэгэхээр илүү өргөл цаг. Тэгэхээр энэ насан туршидын харааг хяналт сул үед гарч ийн. Бараг ажлын цагаар гэсэн үг тийм. Урлаг спортын ямар нэгэн арга хэмжээний үед бас энэ дээрлэлт явагдаад байна. За тэгээд завсарлагааны үед те ангийн ээлж солигдох үед гээд ингээд гих мэт юу дээр одоо юу тэнгийн дээрлэлт гараад байна гэдгийг эрсдлийн сулгаагаар бас бид гаргаад ирсэн ажиллаад байгаа юм. Тэгээ энэ дээр илүү анхаарал фокуслаад ажиллаж байна. За ойлголоо. Манай нэвтрүүлэгт 1 минут үлдсэн байгаа юм байна. Төгсгөлд нэг зүйл асууя гэж та бүхний байр суурийг сонсъё гэж бодлоо. Одоо үе тэнгийн дээрлэлтийг заавал тухайсан тийм зөрчил гэдэг юм уу, гэмт хэрэг болгож хуульчлах шаардлагатай юу, шаардлагагүй юу? Эсвэл одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийнхаа хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой юу гэдэг дээр нэг байр суурь илэрхийлээд өгөөч. Үе тэнгийн дээрлэлт гэдэг тусдаа гэмт хэрэг болгох хэцүү. Чи юу гэдэг юм би нэг жишээн дээр ярьчих юм тийм. Боломжинд нэг хоёр танихгүй хоорондоо маргалдаад би нэгээс охийг бидний гэмтэл учруулж байгаа тохиолдол бол зүгээр л тухайн хүний тухайн орчинд үүссэн одоо харилцааны зөрчилтийн асуудлаа бие махбодын шинээр илэрхийлээд эрүүл мэндэд нөхрөл учруулж байгаа тохиолдол. Гэтэл үе тэнгийн дээрлэлт идэж шалгуулдаг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол за одоо зөвхөн одоо бие махбод одоо зодож байгаа асуудал бүр дээрлэж байгаа асуудал чинь зөвхөн нэг эрхийг зөрчихгүй байдаг. Маш олон төрлийн юм шинжээ болоод байгаа байхгүй. Жишээлх юм бол тухайн хүүхдийг зодоод олуудаг өдөрт татамжтай ингээ бие махбодоо хатж байгаа асуудал мэдээж хэрэг эрүүл мэндийн хувьд гэмтэл авч байгаа. За нөгөө төгөөр надад сургууль орчиндөө сурхаасаа татгалзаад хүүхд чинь өөрөө дургу болоод очихоос айгаад ийм болоод ирэхээр эн чинь үндсэн хуулиараа заасан хүүхдийн эрхийг нөгөө гусарч боловсрох хэрэгтэн халдаад ирж байгаа. За одоо түүсэн бусдад ингээ бичлэг хийчээ те. Одоо сүүл гарсан тохиолдол шүү дээ. Бичлэг хийчээ чиний бичлэг чинь захим орчин 50 шүү барь шүү гэдэг байдлаар ингээд халдж байгаа асуудал нь тухайн хүүхдийн нэр төр алдар хүнд нь алдчих. Тэгэхээр энэ гэмт хэрэг нь болохоор олон гэмт хэрэг зөрчлийн шинжийг агуулад ирж байгаа. Тэгэхээр яг тусдаа гэмт хэрэг үе тэнгийн дээрлэлт гэж яг энэ гэмт хэргийг хэлнэ гэхэд бас учир дутагдaltaй байна гэсэн үг.
За баярлалаа үзэгч сонсогчдоо терминал 1 тэг хөтөлбөр хууль өргөцсөн болон энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. За бид өнөөдөр үе тэнгийн дээрхлэлтийн талаар ярилцлаа. Хүүхдийн эрхийг хамгаалдаг мэрэгчлэнүүд та бүхнийг хүүхдтэй чанартай цаг гаргаараа. За нийгмийн харилцаанд тэр тусмаа захин харилцаанд соёлтой зөв оролцоосоо гэж уриалж байна. За ингээд эх 7 хоногт энэ цагтаа энэ өдрөө иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. За баярлалаа.